Үнэлт дүгнэлт өгдөг ийм экспертүүд бол байнга ирдэг. Эдгээр улсууд бол өөрсдөө бас эдийн засгийн нөхцөл байдлын үнэлт дүгнэлт өгөөд аливаа асуудлууд дээр нь бас санал зөвлөмж өгдөг. За энэ ажлын хэсэг бол одоо 15 дэх хөлөө тийм ээ. Маргааш ирэх гэж байгаа. Маргааш ирэх гэж байгаа Монгол улсад эдгээр улсууд бол бас манай эдийн засгийн нөхцөл байдалд дүгнэлт өгнө баг. За мөн одоо Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк гэх мэтчлэн олон улсын санхүүгийн байгууллагууд бас ажлын хэсэг ирүүлж та бүхэнтэй одоо хамтарч ажиллаж та бүгдийн энэ одоо гаргаж байгаа боловсруулж байгаа бодлогын бичвэр баримтуул дээр чинь одоо зөвлөм зөвлөгөө өгнө гэдэг ийм зүйлүүдийг бол ярьсан байгаа. Бид бол эднэртэй хамтарч ажиллана. Тодорхой хэмжээнд бас урд нь ч гэсэн бидний эдийн засгийн хүндрэлийг давах хөтөлбөрийг боловсруулахдаа бид Дэлхийн банктай хамтарч Дэлхийн банкны одоо судлаачидтай эрдэмтдтэй хамтарч байгаа одоо хөтөлбөрийг боловсруулж ирсэн тийм ээ. Цаашдаа ч гэсэн бас энэ хөтөлбөрийг боловсруулахдаа мөн л одоо техник тусалцааны одоо дэмжлэгийг авч хөтөлбөр боловсруулах энэ үйл ажиллагаараа бол орно. Дотоодын баялаг бүтээгчдээ хэрхэн дэмжих вэ? Үндэсний үйлдвэрлэгч нартай бол тодорхой хэмжээнд ийм хямд их усүрийг олж ирэхин тогтолцоог одоо бүрдүүлье гэж байгаа. Ер нь бол яг хуу засгийн газрын хувьд бол арилжааны зээлээр томоохон төсөл хөтөлбөрийг бол хэзээ ширэгжүүлэхгүй. Жижиг бизнес эрхлэгчдийн юм үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд бол зайлшгүй шаардлагатай байгаа ашиг одоо өндөртэй ийм төслүүдийг бол арилжааны зээлээр одоо хэрэгжүүлэхийн нөхцөл болцоог нь бүрдүүлье. Засгийн газар бол хөгжлийн зээлээр томоохон төслүүдээ бол хэрэгжүүлнэ гэсэн ийм бодлогыг бол цаашдаа барина гэж бид төлөвлөд явж байна. Тодорхой хэмжээнд үйлдвэрлэл үйлчлэгээ эрхэлж байгаа үндэсний үйлдвэрлэгчдэд дэмжих зорилгоор татварын одоо хөнгөлтийг үзүүлэх ийм шийдвэрийг одоо боловсруулж их хурл өргөн барай гэж сангийн сайдад бол үүрэг өгсөн. Энэ нөгөө 1% татвартай холбоотой асуудал. 1% татвар дээр болохоор хүмүүс яг 1.5 тэрбумаас дээш доош гэдэг ингээд янз бүрийн тоон одоо бас хязгаартай юм зүйлүүдийг ярьж байгаа. Тэгвэл манай засгийн газрын хувьд бол ярьж байгаад энэ бол ерөөсөө дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн, тэгвэл салбарын бодлоготой уялдсан ийм одоо татвар байх ёстой гэж ингэж үзэж байгаа. Ингэснээр яг үхээр тодорхой хэмжээнд тухайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын бизнес эрхлэгчид маань 1.5 тэрбум төгрөгийн одоо төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой ч байсан одоо тэр татварт одоо хөнгөлөлтөнд хамрагдах энэ болцоог нь бүрдүүлье гэж нэгдүгээр асуудал нь. За дараагийн нэг асуудал нь юу гэхээр өнөөдөр үнэхээр одоо аж ахуйн нэгжүүдийн үйл хаалгаа барьсан гол шалтгаан бол үр төлбөрөө төлж чадаагүйгээс шалтгаалж одоо ихэнх одоо аж ахуйн нэгжүүд бол үйл хаалгаа барьсан байж байгаа. Дээр манай татварын хуулинд байдаг нэг зүйл бол юу гэхээр хэрвээ чи татвараа төлж чадахгүй байгаа бол тийм ээ татвараа төлөөгүй бол татварын өртөө бол чиний дансыг хаана гэдэг дансыг хаачдаг. Дансаа хаалгасан байгууллага өнөөдөр үйл ажиллагаа явуулах ямар ч болцоо боломж байхгүй шүү дээ. Тийм учраас яг үхээр энэ одоо нөхцөл байдлыг залруулах үүднээс бас сангийн сайдад бол үүрэг өгсөн байж байгаа. Яг энэ татварын хяналт шалгалттай холбогдуулаад акт хүү торгуул тавигдсан аж ахуйн нэгжүүдийн тэр төлбөр төлөх хугацааг хойшлуулах байдлаар дансыг нь бол нээ. Ингээд тэр байгууллагын үйл ажиллагааг хэвэн явуулаа. Тэр байгууллага аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж иж өнөөдөр бид нар татвар төлнө гэхээс биш дансаа хаалгачаад гараа өнгөж суугаад үйл ажиллагаа явуулахгүй байж иж татвар төлнө гэсэн ойлголт бол байхгүй. Тийм учраас яг үхээр энийг одоо бас эхний ээлжинд ийм байдлаар одоо шийдэ гэдэг ийм бол чиглэлийг өгсөн байж байгаа. Хавтгаарсан халамжийг бууруулахдаа хүүхдийн мөнгө, оюутны 70 мянгаыг зогсоох уу? Хүүхдийн мөнгө, оюутны мөнгө гэдэг энэ бол бас л нэлээд одоо нийгэмд манай одоо аль талаасаа л ер нь бол бие биендээ шүүмжлэлттэй ханддаг улс төрийн өвчнүүд тийм ээ. Танах чим халамжийн бодлого хэрэгжүүлсэн, манайх чим халамжийн бодлого хэрэгжүүлсэн гэдэг. Гэхдээ бид бол аль болох хүнээ ажилттай байлгах энэ л одоо бодлогыг баримтлана. Халамжийн бодлогын хувьд бол зорилттой бүлэгтэй буюу очих ёстой хэсэгтээ очих ёстой гэдэг ийм бодлогыг бол баримталж ажиллана. Монгол улсын өрийн төлбөрийн тухайд их усүргүй вексель бичиж байгаа учраас энэ ингэж одоо хүүгийн хувьд бол нэлээд дарамтнд Монгол улсыг оруулж байгаа байхгүй. Тийм учраас цаашдаа бол ийм байдлаар одоо жилийн 15% хүү төлөөд явах юм бол хүүгийн зардалтай гэхэд л Монгол улс жилд 981 тэрбум төгрөгийг энэ жилийн хувьд бол зарцуулах 981 тэрбум төгрөг. Тийм. Ирэх жил 1.5 болох юм. Энэ чинь өөрөө авсан зээлийнхээ мөнгөнд бид нар жишээ нь одоо 900 гаруй цэцэрлэг тийм ээ 400-500 сургуулийн хэмжээний мөнгийг л бид нар зөвхөн авсан зээлийн хүүнд өгөөд яваад байгаа байхгүй. Тийм учраас цаашдаа яах вэхээр энэ зээлийн нөхцөлийг сайжруулах, аль болох хямд их усүрээр эргэж санхүүжүүлэх энэ одоо бодлогыг бол хэрэгжүүлж ажиллана гэж ингэж үзэж байгаа. За мэдээж одоо нэгэнтээ тэр
орон нутгийн удирдлага нь байна уу, их хурл засгийн газрын төвшөндөө шийдвэр гаргасан байна уу, ямар нэгэн байдлаар хууль бус одоо ийм шийдвэр гараад үйл ажиллагаа явагдсан тохиолдолд тэр одоо хөрөнгө оруулагчийг тэр одоо аж ахуйн нэгж байгууллагыг бол хохироож болохгүй. Тийм учраас энэ болгоныг одоо бүртгэж авч цаашдаа одоо төлбөрийг гүйцэтгэхээс өөр аргагүй юм нөхцөл байдал бол үүсэх баг. Нефт боловсрол үйлдвэрийн төсөл цааш хэрэгжих үү? Одоо нефт боловсрол үйлдвэрийн төсөл явж шít 3 төсөл. Тэгвэл манай засгийн газар бол нэг л зарчим байна. Та хүн бүгдөө мэдж байгаа монголчууд ярьдаг тийм ээ. 2 туулаа хойсон хүн хоосон хоцордог гэж. Өнөөдөр Монгол улс 2 битгэл 20-30 туулаа хойгол яваад байгаа. Алийг барихаа мэдэхгүй. Алийг нагнахаа мэдэхгүй. Тэгвэл өнөөдөр аль бус нутагт ямар байдлаар тэр одоо үйлдвэрлэлийг бий болгоно, тэр нь одоо иргэдэд болоод Монгол улсад ямар их үр ашиг өгөх гэж байна. Тэрийг л тооцож олж сонгож тэр одоо үйлдвэрлэлүүдийг байгуулна гэж байна. Магадгүй нефтэн бүтээгдэхүүний үйлдвэр барихад жишээ нь одоо зарим нэг бүс нутагтаар барья гэхэд бол зөвхөн экспортын одоо түүхий дээр өөрийгөө хэрэглээг хангах юм одоо нөхцөлтэй байхад зарим нэг бүс нутаг дээр нь бол бас дотоодынхаа түүхий дээр одоо бас үйлдвэрлэл явуулах юм болцоотой гэх мэтлээ ингээд маш олон шалгууруудыг үзэж байж одоо нэгийг нь одоо сонгож авч энийг бол төр засгийн одоо бодлогын хүрээнд дэмжиж хэрэгжүүлнэ гэсэн ийм одоо төлөвлөгөөтэй байна. Хэвлийнхэн төгсөн мэдээллийнхээ төгсгөлд Монгол Улсын ерөнхий сайд энэ удаагийн эмхлэгдсэн засгийн газар бол сайн менежерүүдээс бүрдсэн шалгуур давсан төр зүтгэх чадвартай баг гэж тодорхойллоо. Мөн хуулиад эдэлж хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах зарчмыг засгийн газар баримталж байгааг онцлолоо.